Хөдөө аж ахуйн их сургууль дээр хүнсний аюулгүй байдал ба газар тариалан гэсэн сэдвээр газар тариалан 2024 гэсэн эрдэм шинжилгээний баг хурал болж байна. За энийгээр голчлон бид нэр ямар асуудлуудыг хөндөж ийн гэхээр энэ хүнсний аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх газар тариалангийн салбар ямар үүрэг оролтоо оролцохын өнөөгийн нөхцөл байдал ямар байна, бид нар цаашид юу хийх ёстой юм, алдаа дутагдал юу байна, энийгээ зас залруулах юм юу байна. За газар тариалангийн салбарт олж байгаа ололт амжилт юу байна. Энийг энэ хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж хүртэмжийн асуудалтайгаа холбож ингэж хэлэлцэж байна. За тэгээд өнөөдрийн байдлаар ингээд хүнсний аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн одоо зарлагдсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон чиглэлийн ажлууд хийгдэж байна. За түүний нэг нь бол энэ газар тариалангийн бүтээгдэхүүнийг одоо олшруулах тоо чанарын хувьд бол өндөр шатанд гарах ийм шаардлагууд зайлшгүй тавигдж байна. За өнөөдрийг хүртэл монголчууд бидний ялангуяа шимтгийлийн асуудал бол голлох асуудал болж байна. Шимтгийлийн асуудал одоо нийгмийн эрүүл мэндийн одоо тулгымцсан асуудлын хэмжээнд хүрээд байна. Тэгэхээр бид нар өдөр тутамд одоо хоол хүнсээр хангаж байгаа биш боловч бид нар зөв зохистой хэрэглээ дутмагаас болж одоо хэрэглээний буруу чиг хандлагаас энтер болоод эрүүл мэндийн асуудал ялангуяа халдварын бус өвчлөл бол газар авсан үндэсний хэмжээнд нэлээд одоо ноцтой байдал хүрсэн ийм асуудлууд байна. Тэгэхээр хүнсээрээ өдөр тутам авч байгаа хүнсний хэрэглээгээрээ одоо эрүүл аж төрхийн үндсэн нөхцлүүдэд хангаж байх ёстой. Тэгэхээр ийм байдалд бол хүрч чадахгүй байна. Өнөөдөр насанд хүрсэн хүн хүүхэд одоо бага насны хүүхдүүд ялгаагүй одоо ийм шимтгийлийн дутагдалд бол гүн хэмжээнд орсон байна. Ялангуяа энэ одоо хүнсээр дамжиж авдаг макро микро элементүүд одоо энэ хүнд амьдралын туршид зайлшгүй хэрэгцээ шаардлагатай энэ зүйлүүдээ бид нар хоол хүнсээр авч чадахгүй байна. Ялангуяа хүнсний ногооны хэрэглээ маш муу байна. Ер нь олон улсын байгууллагын энтер хийсэн судалгаагаар бол жилд одоо жисэн дундаж хүнээр монголчуудын зөвлөмж хэмжээгээр бол жисэн дундаж хүнээр тооцоход бол жилд нэг 94.8 кг хүнсний ногоо хэрэглэж явах ёстой. Тэгэхээр энэ хэмжээнд хүрсэн хэмжээгээр бид нар бол хэрэглэж чадахгүй байна. За тэгээ хүнсний ногооны одоо тоо хэмжээ нэр төрөл их зүүн байна. Тэгэхээр бид нар энэ хэрэглээгээ бий болгох, хэрэглээн дээр гадна зөв хэрэглээг төлөвшүүлэх, за мөн энэ хэрэгцээг хангаж чадахгүй байгаа энэ хэрэгцээнд хүрэхин тулд энэ тариалалтыг нэмэгдүүлэх, ялангуяа бүсчилсэн байдлаар тухайн газар орны хэмжээнд энэ өрхийн аж ахуйг нэлээд хөгжүүлэх, өөрсдийнхөө хэрэгцээг хангах, төв суурин газраас түгээж хүртээмж хүргэхтэй гол нь биш тухайн газар орныхоо нөхцөл байдал одоо таарсан энэ ургамлын суулт, ургамал одоо хүнсний ногоогоо тариалж өөрсдийнхөө хэрэгцээг хангах энэ цаашлах юм бол одоо үн өртгийн асуудал хүртэл одоо бага байх ийм хэмжээнд одоо зохицуулалт хийх бүрэн боломжтой байгаа учраас энэ талын бэлтгэлүүд хэлэлцэгдэж байна. Шинэ одоо сорт сорилтонд нэвтэрч байгаа шинэ арга техникүүд, шинэ сортын танилцуулгууд хийгдэж байна. Мөн төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого энэний дагуу хүрсэн үр дүнгуудээ хүртэл энэ хурлаар ярьж хэлэлцэж байгаараа сайшаалтай болж байна. Манай хүнсний салбарынхны хийсэн хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгааны дүнгээс харахад бол одоо бидний илчилгээ бүрдүүлж байгаа гол хүнс илчилгээхээ ер нь хоногт хэрэглэх нийт илчилгээхээ 63% хүртэлх хувийг бол үр тарианы гаралтай бүтээгдэхүүнээр хангаж байна гэсэн ийм судалгаа байна. За үүнээс гадна уур, нүүрс ус, өөх төсний хэрэглээний одоо 50-аас дээш хувийг дандаа үр тарианы гаралтай одоо хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байна. Тэр дундаа ялангуяа одоо цагаан гурилын хэрэглээ маш өндөр байна гэдэг ийм тоон үзүүлэлт гарсан. За тэгээд энийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр гурил хэрэглэхээр буруу юм аа, эрүүл мэндэд сөрөг үзүүлэлттэй гэдгээр тайлбарлах нь одоо буруу юм. Хамгийн гол нь хүн одоо зохих хэмжээгээрээ ямар хэмжээгээр хэрэглэх үү гэдгээ зохистой юм мэдлэг одоо чадвартай байх ёстой. Түүнээс бол бүхэл хэрэгцээг хүнсний хэрэгцээг бол бүгдээрингийн одоо буудаан гурлаар төлөөлүүлж хэрэгжилж болохгүй. Олон төрлийн, олон шимтгийтэй янз бүрийн бүтээгдэхүүнээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэгжилж ийж хүн хэрэгцээг хангах ёстой. Тэгэхэд бол нийт илчилгээ миний түрүүний хэлснээр 63% зөвхөн үр тарианы гаралтай. Үр тариа гэхээр өргөн хүрээнд штэ гэж. Бүх төрлийн одоо буурцагт болон одоо таримал
буудаан төрлүүд байна. Үр тэрэ гэхэлэр манайхан юу гэж ойлгоод байна вэ гэхээр улаан буудаа л гэж ойлгоод байдаг. Улаан буудаа гурлыг идж байгаагаа энэ үр тэрэний гарлын бүтээгдэхүүн хэрэгжилж байна л гэж ойлгоод байдаг. Тийм учраас хэрэглээг зөв болгохын тулд энэ хүмүүст одоо танин мэдүүлэх, соён гэгэрүүлэх, зөв хэрэглээг төлөвшүүлэх ийм одоо ажлуудыг өргөнөөр хийх шаардлагатай. Тэгэхгүй бол өглөө гурил, өдөр гурил, орой гурил хэрэглээд байвал энэ бол зохистой хэрэглээ болж чадахгүй байна гэдэг. Энэ хүнсний аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд зарлагдаад 2 жил боллоо. За энэ хугацаанд бас нэг урт хугацаа биш л дээ. Тэгэхээр бодлогын төвшөнд хийх ажлууд их байна гэж харагдаж байна. Ялангуяа энэ хангамж хүртээмжийг бид нар яаж зохицуулах вэ? За энэ олон нэр төрөл болгож чадахгүй байгаад яаж олон нэр төрлийн үндэстэй болох вэ? Ялангуяа энэ хүнсний ногооны тариалал, ногооны нэр төрлийг олшруулахын зайлшгүй шаардлага байна. Энэ бол 2 жилийн хугацаанд хийчихэр тийм одоо түргэн процесстэй түргэн явагдах ажил биш л дээ. Тодорхой хугацаа шаардна. Хүмүүсийн дадал заншил өдийг хүртэл одоо энэ хэдэн зуунаараа хэрэглээд дадаад ирсэн заншлыг 1-2 жилд бол өөрчлөнө гэдэг бол тийм одоо амархан ажил биш. Одоо энэ зөв сурталчилгаа, зөв танин мэдүүлэх ажил хийх. Дээрэс нь энэ хэрэглээг бий болгох энэ соёлыг бид нар төлөвшүүлэх ёстой. За наад захын худалдаа одоо үйлчлэгээний газраар ороход энэ нэр төрөл нь олон сонголт хийх боломжтой ийм одоо хангамжийг бид нар бүрдүүлсэн байх шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ хангамжийг зөвхөн төв суурин газар биш. Олслогдмол одоо сум суурин газарт амьдарч байгаа улсууд хүртэл энийг хүртэх хэмжээний тийм зохицуулалт одоо бодлогын төвшингийн асуудлуудыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь одоо хараахан хийгдэж амжаагүй байна гэж харагдаж байна. Тэгээд тэр тусмаа язангуяа олслогдмол сум суурин газарт амьдарч байгаа улсууд үндэсний ногооны хэрэглээ, сүүний хэрэглээ энтрийг түгээх, энийг одоо хангах тал дээр одоо тодорхой хэмжээний бодлогын ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байна л гэж харагдаж байна. Тийм учраас энэ газар тариалангийн салбарт бол хийх ажил их байна гэж бодож байна. Бид нар хүнсний ногоо ярихаар л бид нар төмснийхээ эрхцэг 100% хангаж байна. Үр тэрээнийхээ эрхцэг одоо 100-аас давуулан хангаж байна гэд энийг ингээ бахархал юм шиг болгоод байдаг байхгүй. Энэ яг нэг талын асуудал. Гэтэл энээс өөр хүнд хэрэгцээтэй хүнсний ногооны олон төрөл, ялангуяа навчит ургамал, шош бууцгны төрлийн ургамал энэ төр хүнд ихээр хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл энэ хэрэглээ манайд юусаа алга байна. Будааны төрөлхөд чинь монголчууд цагаан будааг л одоо хүнсний будаа гэж ойлгодог. За шар будаа, одоо бог будаа тийм ээ, шар будаа буюу бог будаа, за 10 төрөлж байдаг юм уу, гурвалжин будаа ч юм уу, хөтсөж байдаг юм уу, эднийг ярихаар юу гэдэг вэ гэхээр энэ чинь бараг хүнсний хэрэглээ муу юм уу гэсэн асуудал тавигддаг байхгүй. Тэгэхээр бид нар энэ нөгөө хүмүүсээ соён гэгэрүүлэх гэдэг учир нь юу гэхээр энэ олон төрлийн хэрэглээ байдгийн шүү. Ингэж бидний одоо эрүүл одоо зохистой амьдрах энэ нөхцөл бололцоо хангах юм шүү гэдгийг л ойлгох нь зүйтэй гэж бодож байна. Олон нэр төрлийн зүйлээс бид нар олон одоо тийм төрлийн шимтгийл одоо макро микро элементүүд авах бололцоотой л гэсэн үг байхгүй. Тийм учраас одоо жишээлбэл одоо манайх нэг мах их хэрэгэлдэг л гэж байна. Энэ үзүүлэлтүүд одоо нэг талын уургийн хангамж, амтны гаралтай уургийн хангамж сайн байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол хит хэрэглээнээс болоод жишээлбэл судалгаан дээр харахад бол Монгол эрчүүд тийм ээ одоо хүүтний улиралд махны одоо бидний зөвлөсөн малын махны хэрэглээ бол хоногт нэг 120 г байх хэвээр. Гэтэл энээсээ Монголын эрчүүд бол 4 дахин илүү хэмжээний мах хэрэглэж байгаа юм судалгаа гарч байгаа. Тэгэхээр энэ нь эргээд хүнд одоо тижэл болохоосоо илүүтэйгээр одоо тэр тулаа өвчин ч юм уу цусан дах шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх ч юм уу ийм сөрөг нөлөөнүүд гарч ирээд байна гэдгийг л хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар хэрэглэх ёстой сайн гэдэг одоо их хэрэглээд байхтай болно биш хүн зохистой хэмжээгээр зөв хэрэглэх ёстой л гэдгийг бид нар одоо энэ мэрэгжлийн улсууд тайлбарлаж таниулж ойлгуулах нь зүйтэй л гэж бодож байна. Жилд манайхан хурааж авч байгаа хүнсний ногооныхоо одоо хадгалах ийм орчин нөхцөл байхгүйгээсээ болоод хурааж авсан ургацынхаа 40 орчим хувийг алдтгаа гэсэн ийм тооцоол байдаг. Тэгэхээр бид нар нэгэнт Монголын одоо энэ эрсээ суурамсгалтай ийм нөхцөл бол бид нар жилд нэг л удаа ургац хурааж бичээ. Энэ хурааж авсан ургацаа яаж хаягдлагүй бүрэн ашиглах вэ гэдэг ийм технологи одоо өөрсдөө тохирсон ийм технологи нэвтрүүлэх зүйтэй гэж үздэг. Тэгэхээр хүнсний судлаачдын хувьд бидний үзэж байгаагаар Монголд хамгийн оновчтой энэ технологи бол хүнсний ногоо хатгах технологи гэж бид нар үзэж байгаа. За хүнсийг одоо удаан хугацаагаар хадгалах олон янзын технологи
арга байдаг л та. Даршлах, давслах, сахаржуулах ч гэдэг юм уу тийм ээ, цуужуулах гэдэг олон янзын арга байдаг. Хөлдөөн хатаах энэ төр гэдэг. Тэгээ энэ аргууд дотроос одоо бидний өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, бидний бололцоо, бидний онцлог тохирсон энэ арга бол бид нар хатаах арга гэж харж байгаа. Тэгээд намар одоо хурааж авсан ургацаа, намрынх нь яг тэр нөгөө шинэлэг, шин чанараа алдаагүй байх үед нь бид нар одоо хатаах технологиг нэвтрүүлээд ургамлуудаа хатаагаад авах нь зүйтэй гэж боддог. Тэгээ энийг хатаасан ногоог бол тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардахгүй. Одоо заавал хөргүүлтэй тээвэрлэн гэсэн нөхцөл шаардахгүй. Заавал одоо овор хэмжээ бага эзэл нь хатаацсан учраас тийм ээ. Тийм учраас бид нар шиг ийм одоо Монголын нөхцөл бол одоо нийт хүн амынхын 60% нэг газар төвлөрөөд амьдарсан. А үлдсэн 40% нь хэтэрхий юм тархаа өндөрч байгаа энэ нөхцөлд бол өдөө орон нутгийн хүмүүсийг хүнсний ногоогоор хангахыг гэвэл энэ хатаах технологи хамгийн үр дүнтэй л гэж харж байгаа. Тэгээ хатаасан ногоог бол тээвэрлэхэд бол зардал багтай. А тэгээ жилийн турш хадгалж болдгоор онцлогтой. Ямар нэгэн онцгой одоо нөхцөл шаардахгүйгээр хадгалж болдог учраас энэ аргыг бид нар бас сүүлийн үед нэлээд ярьж хэлж байгаа. Энэ талын ялангуяа Монголд голлон тариалж байгаа энэ хүнсний ногооны сортууд дээр туршилтууд хийх юм шаардлага үүсэж байгаа. Туршилт хийх явцад бол юу бид нарт харагдах ёстой гэхээр эргээд энэ хатаасан ногоо маань хүмүүсийн хэрэгцээнд очиод гэрийнхээ хүнсний хэрэгцээнд хоол хүнсээ ихэд эргээд нөгөө нөхөн сэргээгдэх, эргээд одоо сэргэх энэ байдлыг бид нар температурын горин болон технологийн процессын өргөжлөх хугацаа, технологийн процессуудын үзүүлэлтүүд дээр энийг нарийн харах зүйтэй гэж бодож байгаа. Тийм учраас ийм туршилтын ажлыг хийхээр бид нар төлөвлөж байна. Энэ бол үр дүнтэй болвол бид нарт одоо Монголын нөхцөлд хэрэгжүүлэхэд хамгийн оновчтой арга